Доод баригаар эмчнэр ирчихсэн Тэмбүү өвчин илрүүлж байна гинүү. Тэмбүү гэдлийн хаваар шуугаад байсан. Хаана энэ Тэмбүү? Энэ Тэмбүү гэдэг чинь одоо хүртэл байдаг өвчин гэж юу? Дээр үед л хүмүүсийн хамар ундаг улаан тариа хийлгэлээ энэ төр гэж ярьдаг байж үлээ. Гүн баруун айлын гомб. Эмөө балиар өвчнөөс болж ихнэрийг гомдоож бүү юм болсон. Ер нь бол сэтгэл зүйтэй муухай өвчин юм аа. Энэ манай хар юмыг хэн тоодох? Миний муухайнч. Улан гайгүй л дээ. Өөрийнхөө толгой дээрх бухлыг хараагүй байж өөрөлийн толгой дээрх өвсийг харах гэдэг шиг юм болох үедээ. Гүн нэрээ нөгөө хар юмаа дагуулж очиж шинжилгээ өгнө. Тэмбүү олон эрхтэн системийг гэмтээдэг архаг удаан явцтай нууц үе болон 1 2 3 дугаар үе гэсэн үе шаттай явагддаг бэлгийн замын халдварт өвчин юм. Та эрүүл байвал та амжилтын эзэн. Өөрийгөө хайрлаарай. Таны гэр бүл эрүүл байвал таны гэр бүл аз жаргалаар дүүрнэ. Гэр бүлээ хайрлаарай. Таны эхнэр, охин эрүүл байвал Монголын ирээдүй эрүүл. Охид ээжүүдийг хайрлаарай. Шинэ ондоо хайраар бэлхэж эрүүл амьдрий. Сайн бацгаана манай амралтын өдрүүдийн 21 цагаас явагддаг шууд лайв маань эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор анагаах ашиглах ухааны үндэсний сургуулийн Ипарх эмэгтэйчүүд судлалын тэмээ эрхлэгч анагаах ухааны доктор Дэмүгцэг багш маань оролцож байна. За манай өнөөдрийн сэдвэр өсвөр насны охидын эрүүл мэнд болон тулгамдж байгаа асуудалд мөн нөхөн орчин эрүүл мэндийн талаар ярилцах болно. За та манайхаас асуух асуулт байвал улаан туус пэйж хуудасны чат хэсэгт чатаа илгээгээрэй, мессеж илгээгээрэй. Бид хувийн нөөцийг чандлан хатгалах болно. За таны өнөөдрийн мэндийг хүргэе. За та өөр ажил мөрлийн талаар танилцуулаач. За сайн байцгаана уу танаа одоо оройн өдрийн нэвтрүүлэгт те оролцох болж байгаа одоо бид хөл их баяртай. Яг гэвэл өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын талаар үзэгчтэй бас сэтгэл те бодлоо солилцох жагтай их баяртай байна. Намаа мөхцөг гэдэг би одоо минь эмч болоод 34 жил болж энэ үүний 30 жил намаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Ипарх эмэгтэйчүүд судлалын тэнхимд багш тэнхимээр эрхлэгчээр ажиллаж байгаа. За ер нь өнөөдрийн хувьд одоо ингээ Монгол улсын хэмжээнд ч юм уу тийм ээ өсвөр насны охидын ер нь эрүүл мэндийн талаар ер нь та мэдээлэл өгөөч ер нь мэржлийн хүний үднэс тийм ээ. За өнөөдөр бол манай дэлхий дээр нийгмийн тулгамдж байгаа үндсэн нэг асуудал өсвөр үеийн эрүүл мэндийн асуудал өсвөр үеийн тухай байдал. Яг гэвэл ирээдүйн одоо иргэн болсон өсвөр үеийг бид нар эрүүл байлгах нь улс орны одоо хүн амын эрүүл иргэнийг бий болгоход үнэхээр чухал хувь нэмрээ оруулах асуудал. Тэгээж бид нар бол манай салбарын багш нар, эмч нар ер нь бидний гол ярьдаг юм бол өсвөр үеийн эрүүл мэнд. Сүүлийн үед бол эрүүл мэндийн байгууллага энэ хүн амын сангаас бол энэ өсвөр үеийн эрүүл мэндийн асуудлаар бол онцгойлон анхаарсан асуудлуудыг их олон төвшүүлэн тавьж байгаа. Тэгээ ер нь өсвөр үе гэж үг хэлэхээр хүний амьдралын одоо нас үечлэлийг аваад үзэх юм бол хүн бол эхийн хөвлөд бүрэлдэн тогтсноос ахуулаад одоо Няраа үе, Балчир үе гэдэг эхний 10 жил. Хоёр дахь 10 жил бол энэ хүний амьдралын хамгийн одоо бас нэг хариуцлагатай үе бол өсвөр үе гэж одоо 10-аас 19 насны энэ хүүхдийн энэ амьдралынхаа насны 10 насыг 10 жилиг өнгөрөөж байгаа энэ өсвөр үе байгаа. За энэ өсвөр үед бол ямар хүн болж өсөж хүмүүжих, ямар одоо хүн байх, эрүүл мэндээр ямар байх гэдэг нь бол ирээдүйд одоо хүний эрүүл мэндийн асуудал маш чухал. Энэ чухал ялангуяа манай эмэгтэйчүүдийн хувьд бол энэ чухал асуудал. Яагаад вэ гэхээр бид нар бол бүгд мэдж байгаа эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө гэж. Тэгээ өнөөдөр өсвөр насны охидынхаа эрүүл мэндийн асуудлыг бид нар одоо зөв эрүүл байлгаж зөв чиглэл рүү одоо ингээд зөв голдрлоор нь хөгжүүлж чадах юм бол ирээдүйд эрүүл эмэгтэйчүүдээс бол эрүүл их төрх нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм. Тэгэхээр бид нар энэ бол өсвөр үеийн эрүүл мэндийн асуудлыг бол үнэхээр сүүлийн үед бол чухалчилж тавьж байгаа. За энэ 10-аас 19 насны өсвөр насны охидыг бол дотор нь бас үечилж ангилж үздэг. Энэ бол яагаад вэ гэхээр хүний энэ 2 дахь 10 жил болох энэ өсвөр үед бол маш олон өөрчлөлтүүд бий болж байдаг. Нэгдүгürt бол энэ одоо хүн насанд хүрэхийн тулд бол бие махбодын хувьд, мэдрэлийн тогтолцооны хувьд, бусад эрхтэн тогтолцооны хувьд энэ дотор ялангуяа бол нөхөн хүчгүй эрүүл мэндийн тогтолцоо ирээдүйн их болох бэлтгэл хангаагдах. За тэгээд энэ дүү мэдрэлийн тогтолцоотой холбоотой сэтгхүйн олон өөрчлөлтүүд, гэх мэтлэнгийн маш олон өөрчлөлтүүд гардаг. Тэгээд энэ нь бол бас тэр 10 жилээ дотор нь бол хуваачдаг. За энэ 10-аас 13 нас гэдэг бол одоо өсвөр насны эрт үе байгаа юм да. Энэ үед бол би хинбэ гээл одоо нөтх бие махбод нь өсөж хөгжиж байгаа үе хэлж байгаа.
За тэгээд энэний дараа бол 14-өөс 16 нас бол дунд үе вэ. За энэ бол бас их хариуцлагатай үе. За энэний дараа бол 17-аас 19 нас бол харьцангуй доктортой нас бий болж байгаа бодол үзэл бодол нь бол төвлөрч байгаа нэг иймэрхүү нас байдаг. Ингээ 3 ангилж үзээд байгаа. За тэгвэл 3 ангилж үзэж байгаа бол хамгийн ер нь миний хувьд тийм ээ бодонгууд 13-аас 16 дунд үе гэж байгаа тийм. Тэгвэл 13-аас 16 гэхээр 16-аас 19 насны охид эмэгтэйчүүд ер нь одоогийн тулгамдж байгаа асуудлын талаар та ярьж одоо л хүсээгүй жирэмс ч юм уу тийм ээ. Тиймгүй зүйлүүд аюух явуулж байгаа тийм ээ. Та энэ талаар ер нь одоо өсвөр үеийн охид ер нь тулгамдж байгаа эрүүл мэнд тулгамдж байгаа асуудлын талаар та ер нь Хоёр нь бол Зүрхэн амын статистик судалгаагаар харах юм бол 2010 оны үндэсний судалгаагаар нийт хүн амын дотор бол одоо өсвөр үеийн нас бол ойролцоогоор бол нэг 31 орчим хувийг эзэлж байна. Манайд бол тий. За өөрөөр хэлэх юм бол 450 мянга орчим өсвөр насны охид хүүгүүд эзэлж байгаа. Тэгээ энэ өсвөр насны охидын дотор бол хамгийн чухал асуудал бол өнөөдрийн дэлхийн нийтээрээ бол өсвөр үеийн дотор тулгамдж байгаа асуудал бол нэгдүгürt бол юу вэ гэхээр сэтгхүйн талаас сэтгцийн эмгэг, сэтгцийн өөрчлөлтүүд байна. Энэ бол бүр тулгамдж байгаа. Дэлхий дээр бол нийт өсвөр насны охидын 20-25% нь ямар нэгэн байдлаар сэтгцийн өөрчлөлт байна гэж. Бид нар өнөөдөр бол энэ өсвөр үеийн эрүүл мэндийн талаа ярихдаа бол зөвхөн эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн эмч ажилчид ярих төдий биш, нийгэм, хуулийн байгууллага, боловсрол, иргэн хүн, эцэг их гэр бүл гэдэг одоо бүхий л хүн одоо энд илүү их анхаарлаа төвлөрүүлж ажиллах хэрэгтэй. Ягаад гэвэл энэ айдас түгшүүртэй байх, сэтгэл готролтой байх, одоо маш олон судалгаагаар сүүлийн үед бол өсвөр насны охидын өсвөр насны одоо үеийнхэн дотор бол энэ сэтгцийн эмгэгтэй холбоотой, сэтгэл готролтой холбоотой амиа хорлох оролдлого хийх асуудлууд их яригдж байна л да. Би зөвхөн нэг 2013 онд хийсэн судалгааг үзэж байхад ер нь бол нэг 14 хүртэлх насны хүүхдүүдийн дотор бол 21% нь бол амиа хорлох оролдлого хийхийг бодож ирсэн юм тохиолдлын судалгаа байна. Тэрэн дотроос жилийн дотор 9.1% нь бол амиа хорлох гэж оролцсон гэсэн юм тоо баримт байгаа. Тэгэхээр бид нар бол өнөөдөр бол хамгийн ихний асуудал бол нийгмийн хүрээндээ бол сэтгцийн эрүүл мэндийн асуудлыг бол үнэхээр тулгамдж байгаа асуудал. За энэ бол мэдээж гэр орны хүрээнд, сургуулийн хүрээнд, нийгмийн хүрээнд тэгээд найз нөхдийн хүрээнд бол олон асуудлууд байгаа. Хоёрдугаар том асуудал бол энэ нөхөрчмөн одоо эрүүл мэндийн асуудал байгаа өсвөр үед. За энэ бол юу вэ гэхээр би түрүү хэлсэн эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө гэж эмэгтэйчүүд эрүүл байхын үндэс бол өсвөр үеийн эрүүл мэнд байгаа. Тэгээ нөхөрчмөн эрүүл мэнд гэж юу хэлдэг гэхээр нөхөрчмөн эргэтэн тогтолцоо олох одоо тэр хүүхэд төрүүлэх бэлэг эргэтэн энэ бүгд орж байгаа. Зөвхөн энэ нөхөрчмөн эрүүл мэнд эрүүл байх төдийгүй тухайн бие бэлдраараа сэтгэл санаагаараа эрүүл байхыг нөхөрчүү эрүүл мэнд гэдэг. Тэгээд тийм учраас би одоо энэ сэтгцийн асуудлыг яриад байгаа. Хүн ер нь бол ямар нэгэн стресстэй байх, сэтгцийн эмгэгтэй байх нь бол нөхөрчүү эрүүл мэнд алдагдах энэ дотоод шүүрлэг үйл ажиллагаа хямрах, эрүүл жирэмслэх, жирэмсэн хэвээ явагдах, тэр охидын биений юмны өмчлөг алдагдах гэл маш олон юмгууд эндээс олбоолж гарч байгаа. Тэгэхээр энэ бол нөхөрчүү эрүүл мэндийн тулгамдж байгаа асуудлын нэгдүгürt бол энэ өсвөр насны охидын дунд бол хамгийн гол юм бол хүсээгүй жирэмслэлт байна. Хоёрдугаарт нь бол одоо нас биеийн түрээгүй өсвөр насны охидын жирэмслэлт төрөлтийн асуудал байна. Аюултай үр хөндлөлтийн асуудал байна. Бэлгийн замаар дамжих халдвар байна. За одоо босод одоо хорц зуршилт автах, буруу зуршилтай болох энэ бүгд бол нөхөрчүү эрүүл мэндийн асуудалд бол тулгамдж байгаа асуудал. Ялангуяа энэ дотор бас сүүлийн үед бол бэлгийн замаар дамжих халдвар 2018 оны судалгаагаар манай улсад бол бэлгийн замаар дамжих халдвар нийт халдвар төвчний 38-39% эзэлж байна. Бид нар бодлоо ер нь бол энэ халдвар төвчний дотор бол агаар туслын замаар дамждаг халдвар бол нийт хүн амын дунд бол 1-р байранд ордог. Гэтэл одоо бэлгийн замаар дамжих халдвар бол 2-р байранд орсон явж байна. Энэ дотор бол өсвөр үеийн одоо насны охтууд хөвгүүдийн дунд бол бараг 13-4% нь бол бэлгийн замаар дамжих халдвартай байна. Тэгэхээр энэ бол бас тулгамдж байгаа асуудал. Тэгэхээр мэдээж ингээд тулгамдж байгаа асуудлууд ийм хам чинь энэ дэр мэдээж ээж аав ч юм уу сургуулийн зүгээс ерөнхий боловсролын сургуулийн зүгт хөтөлбөрч юм уу тий хэрэг мэдлэг мэдээл олгож байгаа бол таны бодлоор тэгээд одоо нэг мэдлэг дутуу аас олж ийм хүсээгүй жирэмс ч юм уу юм хөө. Тэгээ манайд бол бас яг энэ өсвөр үеийн одоо үеийнхний дотор бол эрүүл мэндийн асуудлаар, сэтгцийн асуудлаар, хор зуршлын асуудлаар бас судалгаа маш цөөхөн хийгддэг юм байна. Гэхдээ зөвхөн зарим судалгаануудыг харж байх юм бол одоо энэ
охид хөвгүүдийн дотор бол хамгийн энэ тулгамдж байгаа асуудал дотор юу байна гэхээр нэгдүгürt нь бол хорц зуршил байна. Энэ хорц зуршил гэдэг нь юу гэхээр арх тамхины хэрэглээ. Үнэхээр энэ залуучуудын дотор бол одоо энэ тамхи таталт арх болтол өстой маш их газар авцсан байна. Тэгээ энд ингээд нэг судалгаа хийгээд үзэхэд өөр 3 жилийн зайтай харьцуулсан нэг 2010 2013 онд харьцуулсан судалгааг л юу нь олж харж байсан л да. Энэ судалгаа их бага хийгдэж байна. Тэгэхээр тэн дээр юу харагдаж байна гэхээр 14 нас хүрээгүй охид хөвгүүдийн бараг 80% нь бол 14 нас хүрэхээс өмнө тамхи татж үзсэн байна. 70% нь бол арх ямар нэг хэмжээгээр ууж үзсэн байна гэдэг. Тэгээ эн чинь одоо нөт яг хүүхэд төрүүлэх наснда их болох наснда бол маш олон жил тамхи татсан байна. Арх уусан юм архаг тамхиталтай охидууд бол маш их болсон байна. Тэгэхээр энэ тамхи таталт гэдэг нь ерөөсөө ямар ч өвчний их уурхай байдаг. Ялангуяа нөхөрч эрүүл мэндийн асуудал, цаашдаа үр хүүхэд тээж байгаа тэр хүүхдийн эрүүл мэндийн асуудалд бол маш их хортой. Гэх жишээтэйгээр тэгэхээр энэ дотор бол юу гэхээр бас энэ эрүүл мэндийн боловсрал гэхээр яг 2018-19 онд эрүүл мэндийн яам боловсрал сошиалчуунд яамнаас бол энэ өсвөр үеийнхэнд энэ сургуулийн боловсрал дотор бол эрүүл мэндийн боловсролын хичээлийг заах ийм тушаал заавар гаргаад энийг мөрдөж хэрэгжүүлж байгаа үнэхээр их ололт амжилт. Энэ талаар бол эцэг эхчүүд зүгээр сонсож байхад бол эцэг эхчүүдээс одоо энэ хүүхдүүдээс ингээд сонсоход бол энэ эрүүл мэндийн боловсролын хичээлийг зааснараа хүүхдүүд бас тодорхой хэмжээний мэдлэг олгож байна гэсэн юм сайшаалтай мэдээлэлүүд байж байгаа. Зарим нь бол манай хүүхдүүд ирээд ярьж байна. Энэ хурц эрүүл мэнд, энэ эрүүл байх талаар бол зөндөө олон хичээл заалаа гэж ярьдаг. Гэхдээ энэ бол учир дутагдaltaй байгаа. Яагаад гэх юм бол энэ өсвөр үеийн хүүхдүүдэд энэ ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр бол бүрэн сайн явагдахгүй байгаа. Энэ боловсон хүчинтэй холбоотой энэ хичээлийг хэн ямар хөтөлбөрөөр яаж заах вэ гэдэг нь бас одоо энэ яг харилцаа адилгүй байна. Хот хөдөөдөө ч юм уу энэ сургууль болгонд өөр байгаагаас зарим үед бол яг мэрэгжлийн биш хүмүүс одоо тухайлах юм бол нэг биеийн тамирын багш байдаг юм уу, ангийн багш байдаг юм уу, энэ хичээлийг заах нь бол тэр хүүхдүүдэд болоод өсвөр үеийн хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгоход бас хангалттай биш байна гэж үзэж байна. Тэгэхээр цаашдаа ер нь одоо суур болгоод энэ өсвөр үеийн хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсролыг сургуулийнх нь үе шатанд нь олгож эзэмшүүлэх нь бас нэг хамгийн их дэвшилттэй тал. Энийг бол үнэхээр чанартай болгох шаардлагатай гэж боддог юм. За ер нь нэмжээ ер нь өсвөр насныхны дунд орны бэлгийн замаар дамжих халдвар болоод ямар өвчин эмээг тохиолдол ер нь илбэг байдаг вэ? Яг ер нь бол бэлгийн замаар дамжих халдвар бол сүүлийн үед бол манад бол үнэхээр одоо сэтгэл зовоос асуудалтай байгаа. Тэгээ энэ юу харуулж байгаа нэхээр бэлгийн замаар дамжих халдварыг манай иргэд энэ өсвөр ер нь бол иргэн хүмүүс. Энэ бол хүн амын дунд маш их байгаа учраас ялангуяа энэ өсвөр үеийнхэн бол нэгдүгürt энэ бэлгийн замын халдвар өвчин гэж юу байдгийг, энэ ямар замаар халдгийг, өөрөө цаашдаа ямар хор холбогдолтой гэдэг талаар ерөөсөө мэдлэг байхгүй. Энэ мэдээлэл алга байна, мэдлэг байхгүй байна. Тэгээ энээсээ болоод одоо бэлгийн зан үйл гэж одоо ялангуяа өсвөр үеийнхэнд бол бэлгийн зан үйлийн асуудал бол маш их соргог байдаг. Өсвөр үед бол хамгийн гол нэг хөгжиж байгаа зүйл бол энэ сексийн амьдралыг мэдрэх бэлгийн одоо зан үйлийг таньж мэдэх. Тэгэл тэдний энэ хурц хэрэгтний хөгжилтэй холбоотой маш түргэн хөгжилтэй холбоотойгоор одоо сонголтоо хийх асуудал гардаг. Тэгээ энэ одоо энэтэй холбоотойгоор бол бас энэ хүчирхийллийн асуудал байна. Өсвөр насныхны дунд бэлгийн хүчирхийлэл их байна. Энээс болоод бол бэлгийн замын халдвар тархаж байна. Тэгээ энэ бэлгийн замын халдвар гэж юу вэ гэхээр ер нь бол энэ бэлгийн замын халдварт өвчин дотор бол хамгийн түгээмэл тохиолж байгаа халдвар нь нэгдүгürt нь тэмбүү, хоёрдугаарт нь зак хөтөн, гуравдугаарт нь одоо трихомоназ дархлах онцлын хам шинж дох гэл ийм халдварууд байна. Мэдээж бол манад бол тэргүүлж байгаа гурван халдвар бол нэгдүгürt нь бол тэмбүү. Сүүлийн үед бол тэмбүү газар авсан хүн булга ярьж байгаа. Тэг яагаад вэ гэхээр тэмбүү ямар замаар халддаг, ямар өвчин болох талаар ямар айц үүс байхгүй. Тэгээ сүүлийн үед бол манай эрүүл мэндийн яамнаас бол ямар тушаал гаргасан гэхээр 3 халдварыг тэглэе гэдэг дээр бол элегний БЦ вирусын халдвар болон тэмбүүгийн халдварыг одоо ойрын хугацаанд бол тэглэх юм зорилго тавиад ажиллаж байгаа. Тэмбүү өөрөө маш их хор холбогдолтой. Тэр нь юу вэ гэхээр одоо бэлгийн замаар дамждаг ч гэсэн энэ одоо нөхөрчхөө эрүүл мэнд болон одоо бусад бүх хэрэгтэн тогтолцоонд бол маш хортой нөлөө үзүүлдэг. Тодорхой хугацааны дараа 10-20 жилийн дараа ч гэсэн мэдрэлийн тэмбүү гэдэг одоо мэдрэл сэтгцэнд нь өөрчлөлт ордог. Энэ хор холбогдлуудыг залуучууд мэдэхгүй байгаа. Тэгээ хамгийн гол аюул нь бол тэмбүү гэдгээ мэдэхгүй явж байгаа жирэмсэлдэг төрөлхийн тэмбүүтэй хүүхд төрж байна.
Тэгээ энэ асуудлууд бол их эрсдэлтэй. Тэгэхээр биднэрт бол одоо ганцхан одоо эрүүл мэндийн байгууллага юм бэлгийн замын халдварын талаар яриад байхдаа гол нь биш. Сайн дурын төрийн бус байгууллагууд, нийгмийн ажилтан иргэдийн оролцоо, энэ үе тэнгийн сургалт гэл маш олон чиглэлээр энэ бэлгийн замын халдварын талаар бол маш их зөв ойлголттой мэдлэг өгч инээс хэрхэн сэргийлэх талаар бол өргөн үрээний сурталчилгаа мэдээлэл сурталчилгаа явуулахгүй энэ халдвар бас буурах хандлагагүй байгаад байна. Тэр зөвхөн заагаас биш бас маш сайн мэдээлэл маш сайн төгөө хэрэгтэй юм байна тийм ээ. Тийм яг гэвэл залуучууд ч одоо энэ сошиал одоо ертөнцид бол маш их нэвтэрч шүү дээ. Энтэй холбоотой ч өвчин юм их байна. Тэгээ хамгийн их сонирхож байгаа юмд нь бол маш их богино одоо хэмжээгээр сонирхлын татсан яг үр дүнтэй юм сургалт сурчлагаа хийх хэрэгтэй л гэж бодож байгаа. За энэ багшаа сайн нэг сэтгцийн эрүүл мэндийн талаар ерөнхийдөө өсвөр үеийнхний дунд тулгамдж байгаа асуудлын том нэг асуудал гэсэн шүү дээ. Тэгвэл сэтгцийн одоо эмийг хэрхэн илэрдэг юм бэ? Энэ дээр одоо аав ээжүүд ер нь юуг анхааруул ер нь зохистой вэ? Ер нь бол сүүлийн үед би түрүү хэлсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор бол 20-25% нь өсвөр насныханд бол сэтгцийн ямар нэг эмгэг байна. Гэхдээ энэ сэтгцийн эмгэг дотроосоо бол хамгийн ноцтой эмгэг бол айдас түгшүүр гэдэг асуудал байна. Тэгээ энэ бол маш олон хүрээнд гэж түрүү хэлсэн шүү дээ. Тэгээд энэ сэтгцийн айдас түгшүүр юу вэ гэхээр гэр бүлийн одоо орчинд байна. Одоо манай ялангуяа манай айл гэр бүлийн дотор бол амьдралын одоо нөхцөл бололцоо ядуу зүудүүтэй холбоотой эрүүл мэнд ер нь боловсролын төвшин муутай холбоотой архитан сох дууралт их байна. Гэр бүлийн салалт их байна тий. Тэгээ энэтэй холбоотой бол өсвөр үеийн хүүхдүүдийн дунд сэтгцийн стресс байнгын байдаг. Архаг стресс гэдэг бол тэднийг бол байнгын айц түгшүүрт байлгадаг. Ягаад гэвэл гэр орныхоо энэ таагүй байдлыг мэдэгдэхүй гэж сургуулаас айдаг, найз нөхдөс айдаг, гутаанд оромжлогдохоос айдаг, сэтгэл санааны хямралд ордог. Удаан хугацааны одоо энэ ядуу зүдүү байдал, мөнгө төрний дутмагшилтай байх, эцэгийнхээ харьцаа муу байх энэ байдлууд нь бол нөөдөх нь үе тэнгийнхэн дотроос ичиж зоох тий. Тэгээ ингээ ганцаардл байх, нийгмийн хүрээнд орохоо болох. Энэ байдал нь юу төрөж ийн гэхээр энэ архаг стресс бол хүүхдийн мэдрэлийн тогтолцоог маш их гэмтээж байна. Энэтэй холбоотой сэтгэл гутралд орж байна шүү дээ. Тэгээ энэ депресс сэтгэл гутрал айдас гэдэг бол эцсийн шатандаа бол хүүхдийг одоо амьдрах сонирхолгүй болгодог тий. Эрүүл одоо амьдрах сонирхолгүй болгодог. Энэтэй холбоотой өвхөн тэрнээсээ илүү хялбар юм шиг санагддаг. Өөр гарч байхгүй юм шиг санагдаж байгаа. Гэтэл энийг бол эцэгчүүд ерөөсөө анхаардаггүй. Яагаад гэвэл энэ сэтгэл гутралд ороод байгаагаа хүүхдтэйгээ огт ярилцахгүй байна. Хүүхдэд илэрж байгаа шинж тэмдгүүдийг анхаарахгүй байна. Сүүлийн үед бол энийг бол таньж мэдхийн тулд хамгийн дөрөнд хүүхд нойр хоолндоо ямар байна тий. Нойргуудад ирж гэнэ үү, сэтгэл санаа нь тавгүй байна уу, хүнтэй ярилцахгүй байна уу, ганцаардаад байна уу, уйтгар гунигтай байна уу, ямар нэгэн итгэхгүй байна уу гэдгийг харах юм бол энэ хүүхд иймэрхүү байдлууд илрээд байвал энэ хүүхд сэтгэлийн гутралтай гэсэн. Энэ сэтгэл гутралтай байх нь бол өөрийгөө юм ч хүргэж болох аюултай. Одоо өнөөдөр бол манайд толгомж байгаа асуудал амиа хорлолт байна шүү дээ. Энэ дээр бол бид нар үнэхээр төвшүүр зарламаар их одоо 10 настай хүүхд амиа хорлож байна, 13 настай хүүхд амиа хорлож байна тийм. Эдгэрт бол асар их тэмцдэгцийн хямрал байгаа. Тэгээ бид нар энийг бол эрүүлж өгөхэд бол арга зам нь юу вэ гэхээр нэгдүгürt бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага юу гэж үзэж байна гэхээр эцэг эхчүүдийг одоо тэр хүүхдийг одоо их одоо өрөвч сэтгэлтэй, уян хатан сэтгэлтэй, ийм сайхан тайван амгалан байлгахын тулд маш их ярилцах хэрэгтэй. Тэднийг ойлгох хэрэгтэй. Яг бол өсвөр үеийн хүүхдүүд чинь өөрсдийг нөөдөх нэг арга ирийнхнээсээ ингээ холд өвлүүлдэг. Ер нь өөрийнхөө зовлон хинд ярьдаг гэхээр бараг 50-60% зөвхөн найз нөхд, итгэсэн найз нөхдөд ярьдаг. Эцэг эхчүүдийгээ ихтер хийх үгэлж ийн эдрийгээ бол намайг ойлгохгүй байна. Эдгээр намайг ерөөсөө анхаарч харахгүй байна. Зөвхөн эдгээр намайг дарамтлж ийн, загинж ийн гэх тийм. Тэгээ энэ юутай холбоотой гэхээр яг энэ мэдрэлийн хөгжил болж байгаа яг энэ бүхэл эргэтэн тогтолцооны хөгжил явагдаж байгаа энэ үед эцэг эхчүүд нь зарим нэгэн алдаа гаргах, нэг буруу зуршил гаргахад нь өөрийнхөө уур твчээрийг маш их буруу илэрхийлдэг. Тэ энэ дарамтлалтайг одоо өөр байдлаар одоо хүмүүжүүлэх гэж оролддог нь тэр хүүхдүүдийг буруу зам руу оруулах бас нэг түлхэц болоод байгаа. Тэгэхээр энэ сэтгцийн асуудлыг бол үнэхээр нэг номер тавьж энэ хүүхдүүдийнхээ эрүүл байх асуудал бол энэ сэтгцийн эрүүл мэнд нь ямар байна, хүүхдүүд хинтээ үерхчийн зан харьцаа нь ямар байна, ер нь бол сургуульдаа ямар байна гэдэг асуудлыг нь илүү байн ойр орхон ярьж хүүхдүүдтэй гээ сайн ярилцаж одоо гэр орондоо инээд хөөртэй байлгах сэтгэл санааных нь хувьд амар тайван байлгах асуудал бол нэг номерын асуудал гэж бодож байна. Тэгээ ер нь бол асуудлыг бол эцэг их загинж зодож хэрэгжүүлэх биш. Одоо өнөөдөр бол манад бол хөгжиж байгаа нэг асуудал сэтгцийн эрүүл мэндийн зөвлөгч нар маш олон байна. Хүүхдийн мэрэгжлийн зөвлөгч нараас нь зөвлөгөө авахулах хэрэгтэй өөрөөсөө биш. Тийм хүмүүсээс тусламж авах юм бол тэр хүүхдийг бас зөв чиглэлөө явуулахны гарц нь болно гэж бодож байна. Одоо манад бол энэ сүүлийн үед нь сэтгэл судлаач нар зөвлөгөө өгдөг судлаач нар бол маш их болж байна. Энд бол хүүхдүүд хандахтай их
тий дуртай байдаг угаасаа. За манай өнөөдрийн ташаар анагаахын шүтлэг ухааны үндэсний их сургуулийн их байрхын эмэгтэйчүүд судлалын тэмээ эрхлэгч анагаах ухааны доктор Дэмүгц багш маань оролцож байна. Та асуух асуултыг бол улаан тус бийж үзсний чат хэсэгт мессеж илгээгээрэй. Бид хувийн нуусыг чандлаа хатгах болно. Та эрүүл байвал та амжилтын эзэн. Өөрийгөө хайрлаарай. Таны гэр бүл эрүүл байвал таны гэр бүл аз жаргалаар дүүрэн. Гэр бүлээ хайрлаарай. Таны эхнэр, охин эрүүл байвал Монголын ирээдүй эрүүл. Охид ээжүүдийг хайрлаарай. Шинэ ондоо хайраар бэлхэж эрүүл амьдрий. За өнөөдөр нэг сайхан наригдсан гинэ. Залуу насыг гэвэрч өнгөрөн гэж юу байх вэ, тийм ээ? Уга цэнгэн хөгжиж болно л доо. Залуу минь. Харин намайг мартваа. Антуутг байхад чамар юугаа ихэвд. Өөрийгөө мөн их юмд бодож байгаа шүү. Ай. Тэр өдөр л бэлгэвч хэрэгэлсэн бол одоо яа их эмийн сонгорхост гомон чи хэлсэн дээ. Одоо ч гэсэн чи бас буруу тийшээ айл яваад. Гү яагаад буруу гэж? Би ийм тариа хэрэглэж идэвхэх ёстой биз дээ. Гэ эхнээсээ намайг хэрэглээгүй чамд эм тариа хэрэглэхэд ч бас учир бий шүү. Гэ дур зоргоороо эм тариа хэрэглэх нь наад муу өвчнийг чинь далд хэлбэрт оруулдаг. Бурууг бусдаас биш өөрөөсөө хай. За залуу минь дараа намайг заавал хэрэглээрэй. За. Бэлгийн замаар дамжин халдвардаг 30 гаруй төрлийн халдвар төвчнөөс таныг хамгаална. За хоёлаасаа өсвөр насны охидын эрүүл мэндийн түн тулгамшгүй асуудлын талаар ярьслаа. Тэгвэл та одоо нөхөрч эрүүл мэндийн талаар ер нь цогт мэдээлэл өгөөч. Тийм би түрүүн тайлбарлаж ирсэн бас нөхөрчгүй эрүүл мэнд гэж юу гэдэг. Энэ бол манай мэрэгжил. Би бол их байрхан эмэгтэйчүүдийн эмчээр одоо 34 дэх жилдээ ажиллаж байна. Тэгээ нөхөрчгүй эрүүл мэнд гэж юу гэхээрээс л одоо энд бол ганцхан эмэгтэй хүний тухай асуудал биш. Эмэгтэй эрэгтэйчүүдийн нөхөрчгүй эрүүл мэнд гэдэг бол ерөөсөө л тэр бэлэг эрэхтэн тогтолцооны эрүүл байх, бие сэтгцийн хувьд эрүүл байх тий. Одоо энэ сэтгэл санааны хувьд эрүүл байх энэ бүхий л асуудлыг бол одоо нөхөрчгүй эрүүл мэнд гэж үзэж байгаа. Тэгээ нөхөрчгүй эрүүл мэнд гэдгийн хамгийн үндсэн гол нь бид нар нөхөрчгүй хувьд эрүүл байна гэдэг бол ирээдүйд одоо их болох асуудал, жирэмслэл төрөлтийн асуудал яригдаг. Тэгээ өнөөдөр манай улсад бол одоо ойролцоогоор бол нийт хүн амын дотор бол нөхөрчгүй насны эмэгтэйчүүд одоо 800 мянга орчим байгаа. Тэгээ энэ нөхөрчгүй насны эмэгтэйчүүд одоо сая бид түрүү хэлсэн нийтдээ бол 450 мянга орчим одоо өсвөр үеийнхэн байна. Эний мэдээж тал хувь нь бол охтууд байгаа. Охтууд ирээдүйд ээж болно гэж. Тэгээ манайд бол эмнэлгийн тусламж үйлчилгээ, ер нь эрүүл мэндийн салбарын үндсэн тусламж үйлчилгээ хэр зэрэг байна гэдгийг харуулдаг үндсэн гол шалгуур үзүүлэлт бол эхнэраа тусламж байдаг. Тэгээ эхнэраа тусламж гэдэг бол эхчүүдийн эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл те ураг нарийн эрүүл мэнд те ураг нарийн амьгуу төрөлтийг бууруулах, эндэгдлийг бууруулах зорилго бол манай их барих эмэгтэйчүүдийн үндсэн гол салбар нь. Тэгэхээр энэ нөхөрчгүй эрүүл мэнд дотор их хүүхдийн эрүүл мэндийн асуудал яригдтаад бол эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал яригдж байгаа. Сүүлийн үед манай улсын эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирж байгаатай холбоо жилээс жилд эхийн өвчлөл эндэгдэл буурч байгаа. Эндэгдэл бол буурч байгаа. Гэхдээ энэ эхийн эндэгдэл бол яг тогтвортой нэг түвшинд байгаад байгаа. Тэгээ би яагаад энэ өсвөр үеийг ярихаас өмнө эхийн эндэгдлийн асуудлыг ярьж байгаа гэхээр өнөөдөр манад ямар хүмүүс их хиндэж байна гэхээр одоо ерөөсөө эхэндэгтэй бол хоёр шалтгаан байдаг л да. Нэгдүгürt нь бол тэр нөхөрчгүй эргэтэн тогтолцоо их барихтай холбоотой. Хүүхэд тээж явах явж та ээж нь цусалдаад ч юм уу те ямар нэгэн байдлаар их барихын тусламжтай холбоотой энд их асуудал байдаг. Хоёрдугаарт нь эмэгтэйн эрүүл мэндийн асуудал эргэтэн тогтолцооны өвчнөд холбоотой хүндрэх энд их асуудал байна л да. Тэгээ сүүлийн 2 жилийн судалгаанаас харах юм бол бараг 70 гаруй хувь нь бол эргэтэн тогтолцооны эмгэгтэй холбоотой одоо эндэгдэл эзэлж байна. Тэгэхээр манай эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал үнэхээр сул дорой байгаа. Тэгээ ягаад вэ гэхээр нийт эмэгтэйчүүдийн чинь бараг 50-60% нь ямар нэгэн суур архаг өвчтэй байна. Тэгээ энэ суур архаг өвчин хаана үүсэж байгаа гэхээр өсвөр үеэс эхлээд үүсэж байна. Тэгээ энэ өсвөр үе дотор бол одоо өсвөр үеийн охидын дотор бол энэ эргэтэн тогтолцооны өвчний хамгийн түгээмэл тохиолж байгаа нэг хэлбэр нь бол цус багталт. Яагаад гэвэл охтод бол энэ хоол боловсруулах замын эмгэгтэй холбоотой, хоёрдугаарт нь хоол идэлттэй холбоотой. Одоо энэ гоо үзэмж одоо тэгэл биеийн жингийн асуудлаас одоо хоолоо сойх гэх мэт маш олон асуудлаас болоод хүүхдүүдэд бол туранхай хоолны дэглэм алдагдсантай холбоотой цус багталт их байна.
Тэгээ энэ цус багталт бол эхийн жирэмсэл төрөлтөнд нөлөөлдөг. Яагаад би их гэж ярьж ихээр нөхөн үрчүүн өсвөрийн огт хүчин ирээдүйд тэгэл нэг 10 нөхөн үрчүүн нас гэж ямар насыг хэлэх вэ гэхээр 15-аас 49 насыг бол нөхөн үрчүүн нас гэж энэ насандаа бол эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх жирэмсэн болох болцоотой нас гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ насандаа очихдоо энэ архаг өвчнүүд чинь хүндрэлийг дагуулж байна. Хоёрдугаарт нь бол одоо ямар өвчлөл их байна гэхээр энэ архаг өвчин дотор бол зүрх судасны өвчин байна, мэдрэлийн эмгэг байна те. Гих мэтлэнгийн бэлгийн замын халдвар бол бас их нөлөөтэй байна. Яагаад гэх юм бол бэлгийн замаар дамжих халдвар бид одоо манай хүн амын дотор маш их байгаа. Ялангуяа өсвөр үеийнхний дотор бэлгийн замын халдварт өвчин их, тэмбүү их гэл ингээд ярьлаа шүү дээ. Тэгээ энэ нь эхийн эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэнд сөргөөр нөлөөлж байна. Тэмбүүтэй ээжийн одоо жирэмслэхэд бол амьгуу төрөлт их байна. Хүүхдэд төрөлхийн тэмбүү гэдэг бол бас л нэг гаж хөгжил. Тэрнээс гадна бэлгийн замын халдварын гол эрсдэлний үехээр ураг гаж хөгжилтэй төрөх. Энэ асуудал яригдж байна тий. Энэ бүгд чинь бүгдээлээ эргэтэн тогтолцооны эмгэгтэй холбоотой асуудал яригдж байна. За тэгээ хоёрдугаарт нь бол энэ ихчүү жирэмсэл төрөхөд сэтгэхийн хямрал байна шүү дээ. Одоо өнгөрсөн он ч гэсэн ингээл төрөх гэж байгаа залуухан охин ингээл өвдөөл тэрнээсээ болоод одоо цонхоор унаал амиа болоод эндчихсэн тохиолдол байна. Тэгэхээр эн чинь л одоо сэтгцийн асуудал ямар нэгэн сэтгэл хямрал байсан үгүй энэ асуудлууд яригдж байгаа. Тэгэхээр эрүүл байх гэдэг асуудлыг бол өсвөр үеийн октын дотор бол энэ эрүүл мэндэ хэрхэн сахин хамгаалах, хэрхэн зөв хооллох, яаж эрүүл байх вэ гэдгийг л одоо эзэмшүүлж чадах юм бол эрүүл эмэгтэй гарна. Эрүүл эмэгтэй бол жирэмслэх юм бол хүндрэл бага байна гэж. Тэгээ энэ дотроос бол мэдээж энэ одоо хүүрчгүй эрүүл мэнд эхийн өвчлийн дэгдэл дотор нэг тохиолдож байгаа үндсэн том тоо юу гэхээр өсвөр үеийн жирэмслэлт байдаг. Өсвөр үеийн жирэмслэлт төрөлт бол эхийн дэгдлийн бас тодорхой хувийг эзэлж байгаа. Нас бие түрээгүй охтууд жирэмслэхэнд бол төрөлтийн хүндрэл дагуулдаг. Тэгээ энэтэй холбоотой эхийн өвчлийн дэгдэл нэмэгддэг. Тийм болохоор бид нар бол энэ өсвөр насны охтын жирэмслэл төрөлтөөс сэргийлэх, хүсээгүй жирэмснээс сэргийлэх асуудал бол үнэхээр чухал асуудал. Тэгээ яаж юм гэхээр чи одооны судалгаагаар бол ер нь бол дэлхий дээр бол энэ өсвөр насны төрөлт бол буурахгүй байна. Ялангуяа хөгжиж байгаа энэ ядуу буураа оронд бол өсвөр насны жирэмслэл төрөлт бол маш их байгаа. Тэгээ манай орны хувьд бол нийт төрөлтийн дотор нэг ойролцоогоор 5% орчим нь бол өсвөр насны огт төрж байна. Жирэмсэлжийн төрж байна. Тэгэхээр энэ бол бас буухгүй байгаа. Бид нар ингээд нэлээд их ажил хийж байгаа ч гэсэн тодорхой хэмжээгээр буухгүй байгаа. Энэ дотор бол энэ өсвөр насны огтын жирэмсэл төрж байгаагийн дотор бол бараг 50 орчим хувь нь бол хүсээгүй жирэмслээ төрж байгаа. Яг мэдээж бол энэ насандаа бол эрт гэрлээд эрт жирэмслээ төрж байгаа тохиолдлууд байгаа хүсээд энэ бараг 50-60% нь бол хүсээгүй жирэмсэн байна. Тэгэхээр бид нар хүсээгүй жирэмснээс сэргийлэх асуудлыг бүр чухал ярих хэрэгтэй болж байгаа. Тэгээ энэ хүсээгүй жирэмсэн одоо яагаад энэ хүндрэлт хүргээд вэ гэхээр нэгэнтээ хүсээгүй жирэмсэн эмчийн хяналтанд ордгоо. Одоо эмчид очиж тусламж үйлчилгээ авахаасаа цааргалдаг. Тэрнээс гадна өсвөр насны охтын дотор бол ичид зоох те одоо асууж одоо яах асуудал нь бас их бүрхэг байдаг. Нөгөө манад бас энэ өсвөр насны охтын одоо ээлтэй тусламж гэж маш шаардлагатай. Тэдний нууцыг хадгалсан, ороод ирэхдээ тусгайлсан тусламж үйлчилгээ үзүүлдэг, ээлтэй харьцаа хандлагатай тийм ийм олон одоо салбаруудыг бас нээж өгөх ёстой. Хинт хандхаа мэддэггүй. Тэгээ хүсээгүй жирэмслэлсээ болоод одоо аюултай үр хөндөлт хийгдэх тохиолдол байна. Тэгээ аюултай үр хөндөлт юу вэ гэхээр манай улс бол жирэмсний эхний 3 сарын дотор бол жирэмсэн болоод их болох асуудлыг бол хуулиар өөрөө шийднэ гэдэг ингээ заасан байдаг. Гэхдээ охтууд жирэмслэхээр бол хинт хандхаа мэддэггүй, эмнэлгийн байгууллагууд хандах эцэг ихтэй илгээс айдаг. Тэгээ одоо найз нөхдийн зөвлснөөр ч гэдэг юм өөрөө дам аргаар сонсснороо янз бүрийн буруу зөв арга хэрэглэх одоо тэ гудамжны одоо таньж мэдгүй хүмүүсээс им авч уух, тэгээд цаашдаа эмчд хандахгүй байж амнасаа алдах, эрүүл мэндээрээ хохирох асуудлууд бас нэлээд байдаг. Тэгээ бид нар энэ хүсээгүй жирэмснээс сэргийлэхийн хамгийн чухал асуудал бол энэ жирэмсэн сэргийлэх аргын асуудал. Тэгээ гэр бүл төлөвлөлт жирэмсэн сэргийлэх асуудал. Ялангуяа өсвөр үеийн жирэмсэн сэргийлэх асуудал гэдэг бол нэг цогц том асуудал байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр их анхаарах хэрэгтэй. Ер нь ямар одоо тэгэхээр одоо хамгаалах хэрэгтэй гэдэг байна. Тэр нь яаж анхаарах одоо яаж одоо хэрхэн хамгаалах вэ охтууд нь? Тэгээ яг манай улсын эрүүл мэндийн салбар бол ерөнхийдөө бол энэ өрх эрүүл мэндийн шатлал бүрдээ бол гэр бүл төлөвлөлт жирэмсэн сэргийлэх аргыг бол нэлээд төлхөө арга хэмжээ авдаг. Одоо өрхөдөр тийм сумын эмнэлгүүдэд доод тал нь бол 3-аас доошгүй аргыг бол хэрэглэх бэлэн одоо ийм жирэмсэн сэргийлэх аргууд байх ёстой. Ирээд одоо үзүүлж байгаа эмэгтэйчүүд болон өсвөр насны охтуудад энэ жирэмсэн сэргийлэх одоо зөвлөгөө өгөх юм ур чадвар эзэмсэн хүмүүс бол өрхөдөр энэ тийм ямар нэгэн эмчтэр очиход бол энэ зөвлөгөө өгөх ёстой гэж. Тэгээ хамгийн гол нь
манай охид хүүгүүд бол энэ жирэмснээс сэргийлэх арга гэж юу байдгийг, ямар арга байдгийг, яаж хамгаалдгийг, хамгаалснараа ямар ач холбогдолтой би хинт хандаж энэ аргыг хэрэглэх гэдэг мэдлэг нь одоо хэрэглэх арга зарим нь бол яг ингээд судалгаа хийгээд үзэхээр бол мэдлэг байдаг. Мэдлэг байгаа мөртлөөсөө хинээс яаж авах уу, яаж хэрэглэх үү гэдгийг мэддэг учраас хэрэгэлдэггүй. Тэгээ энэ жирэмснээс сэргийлэх аргыг хэрэглэхгүй байгаа учраас одоо өсвөр насны охидод жирэмслэлт тохиолдод байна тийм. Тэгээ хэрхэн хамгаалаа мэдэхгүй байна. Тэгэхээр бид нар одоо хамгийн наад захралд энэ жирэмсээс сэргийлэх аргуудыг одоо яаж хэрэглэх талаар бол бас л мэдээлэл сургалт сурталчилгаа маш их хэрэгцээтэй. Ялангуяа энэ одоо өсвөр насны охидууд ихтэй сургуулийн оюутнууд 10 жилийн одоо тий ахлахангийн охидод хүүгүүдэд энэ талаар бол сургалт сурталчилгааг бол маш сайн хийх хэрэгтэй л гэж бодсон. За багшаа юу бэлгийн замаар дамжих халдвар өвтний талаар ер нь хоёул ярилцъя. Ер нь төгөөмөл орон тулгамдж байгаа асуудлын талаар та ер нь мэдээлэл өгөөч. Тэгээ энийг ч бол одоо нэлээд л ярьж байна. Тэгээ ерөөсөө л манай улсад тулгамдаад байгаа асуудал нь бэлгийн ерөөсөө л иргэдийн дотор бол бэлгийн замаар дамжих халдвар байгаад байна шүү дээ. Тэгээ бэлгийн замаар дамжих халдварын хор холбогдол нь юу гэхээр нэгдүгээр байранд ороод байгаа энэ тэмбүү өвчин байна. Тэмбүү бид нар мэдж байгаа энэ юугаар үүсгэгддэг юм бэ? Гэхдээ заримдаа ингээл ташуу тий буруу ойлголтууд их явж идэг энэ бэлгийн замаар дамждаг зөвхөн цусаар дамждаг ч гэх юм уу тий. Тэгээ энэ өөрөө их ноцтой. Яагаад гэвэл ихэнх бэлгийн замаар дамжих халдварыг бараг 70% шинж тэмдэггүй явуулдаг. Тухайн хүн бүр халдвар авснаа мэддэггүй. Тэгээ ингээ мэдхгүй явчаас тэр өвчнийг архагшуулдаг. Тэгэхээр бид нар энэ охид хөвгүүд бол өөрт гарч байгаа шинж тэмдэг. Тэгээ ер нь л бэлгийн замын халдвараас сэргийлье гэх юм бол нэгдүгürt нь бол охид хөвгүүдийн дунд бие биендээ үнэнч байх. Үерхлийн тухай бас их сайн ярих хэрэгтэй. За энэ жирэмсээс сэргийлэх аргуудын дотор бол охид хөвгүүд бэлгийн замаар давхар хамгаалдаг, жирэмсээс ч бас хамгаалдаг энэ бэлгэвчийн хэрэглээний талаар бас тийм одоо маш сайн сурталчил тэрийг хэрэглүүлэх түгээх талаар л их мэдлэг эзэмшүүлэх хэрэгтэй. Тэгээ яагаад бид хэрэгжилж байгаа нэхээр бэлгийн замаар дамжих халдварт өсвөр үеийн охидод байна гэдэг бол нөхөн өрчүүн эргэтэн тогтолцоо одоо өрөвсөх нэг шалтгаан болж байгаа. Энэтэй холбоотой ямар өвчлүүд вэ гэхээр ирээдүйд их болж чадахгүй байна. Энэ бэлгийн замын халдвараас болоод анхдагч өргүүдэлтэй болдог. Тэгээ өргүүдэлтэй болох юм бол тэгээ дахиж хүүхэд төрүүлэх ч юм уу те энэ бол нэлээд асуудалтай. Тэгэхээр бид нар өргүүдэл гэдгийг зөвхөн л одоо хүүхэд гаргасны дараа үр хөндлөлт хийлгэсэнтэй холбоотой ойлгож болохгүй. Хоёрдугаарт нь бол одоо энэ бэлгийн замаар дамжих халдвар нь жирэмсэн ч гэсэн умаан гаднах жирэмсэн болох, зуулбах, өсөлтгүй жирэмсэн болох, амжилтгүй жирэмслэг те ийм асуудал байна. Тэгээ гуравдугаарт нь бол энэ бэлгийн замаар дамжих халдвар бол ургийн төрөлхийн хөгжлийн гажиг үүсгэх эрсдэлтэй шүү дээ. Одоо жишээлх юм бол зарим бэлгийн замаар дамжих халдвар бол сонсголгүй, хараагүй, одоо оюуны хомсдолтой хүүхэд төрүүлэх хэдэргэл ийм асуудлууд бий болоод байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө тулгамдж байгаа асуудал. За баярлалаа. За намайг жоохон бага за 10 жил тахч юм уу те манай багш нар бүх багш нар за чи он зурхгүй маа гэхэд та нар том болоод аав ээж болно гэж ярьд те. Тийм болохоор нөхөн өрчгүй эрүүл мэнд гэдэг бол манай өсвөр насныханд бол хамгийн том зөвлөмж гэдэг маш зөв сонголт байна. За танд маш их баярлалаа. За манай өнөөдрийн төчнөр Анагаах ажлын ухааны үндэсний их сургуулийн их барих эмэгтэйчүүд судлалын тэм хэрэглэгч Анагаах ухааны доктор Дэмүгцэг багш маань оролцож байна. За танд сүүлийн асуултыг одоо асуултыг танд үлдээе. За би бол ерөнхийдөө миний сэтгэл зовж явдаг юм бол өсвөр үеийн эрүүл мэнд. Миний байнга ярьдаг юм бол өсвөр үеийн эрүүл мэнд. Яагаад юм бол өнөөдөр би бол миний өөрийн мэрэгжил бол их барих эмэгтэйчүүдийн эмч. Өнөөдөр бид нар бол жирэмсэл төрөлтийн хүндрэлийг ярихаасаа илүү жирэмслэхээс өмнөх тусламж гэж ярих хэрэгтэй болж байгаа. Тэгээд жирэмслэхээс өмнөх тусламж гэж юу вэ гэхээр одоо эмэгтэйчүүд жирэмсэн болохоос өмнө би хүүхэд гаргахад юу бэлдэх вэ гэдэг асуудал. Тэгэхээр чинь л одоо энэ жирэмслэхээс өмнөх бэлтгэл гэдэгт бол нэг номерт л өсвөр үеийн эрүүл мэнд орж байгаа. Хоёрдугаарт нь бол ер нь жирэмсэн болохоос өмнө төлөвлөөд тэгээд одоо би эрүүл мэндийн хувьд эрүүл байна уу, би хүүхэд төрүүлэх боломжтой байна уу гэдэг асуудал нэг номер. Хоёрдугаарт нь бол зан үйлээ өөрчлөх гэж. Би одоо түрүүн ярьсан одоо энэ охидын дотор тамхи татах, арх уух тий энэ асуудлыг би түрүүн нэг зогсоорж ирсэн. Одоо өнөөдөр ингээд байдлыг харж байхад энэ сошиалоор заримдаа ингээд юм фэйсбүүкийг нээсэн байт юм байна л да. Ингээд нэг жирэмсний тэдэн одоо тий мэдээлэлд 7 хоногтой жирэмсний группч байдаг юм тийм группүүд гэл энэ дээр ингээд эмч намайг тамхи татах хоройтой гэлээ. Ингээл тэгэхэр чин тамхи татаад байж гарцсан хүүхд минь ингээд сэргэлэн цаа хүүхд бүгөө явж гинаач гэдэг юм уу тий. Тэгэхээр нэг чих аюултай биш ээ гэд бид нар энэ бие биендээ өгж байгаа мэдээлэл нь маш буруу байдаг.
ямарваа нэгэн өвчин, ямарваа нэгэн тулгамж байгаа асуудлыг бие биендээ найз нөхдөсөө зөвлөгөө авахаасаа илүү эмч те одоо энэ сэтгцийн ямар нэгэн асуудал байгаа бол мэрэгжлийн сэтгэл судлаач дээр очдөг юм уу, эмч нар дээр очиж зөвлөгөө авдаг юм уу гэж авахгүйгээр зүгээр иргэд найз нөхөд одоо нэг холбоо сүлбэтэй хүмүүс бие биендээ зөвлөгөө өгөх нь ташаа мэдээлэл. Тэгээ энэтэй холбоотой бол цаашдаа нүүд ямар нэгэн асуудлыг хөндрүүлдэг авах хэмжээнд оройтсон байдаг ч юм уу ийм асуудлууд үүсэж байгаа. Тэгэхээр өсвөр насны охидын зан үлийг өөрчлөх асуудал их чухал байна. Тэгээ 3 дугаарт нь бол одоо нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн нийгмийн ажилтнуудын өсвөр үеийн эрүүл мэндэд чиглэсэн асуудлыг илүү их төлхөө тавиасаа гэж бодож байна. Тэгээд манай өсвөр үеийн эрүүл байг, сэтгцийн хувьд эрүүл байг тэгэх юм бол ирээдүйд Монгол улсын хүн ам эрүүл сайхан эрүүл сэтгхүйтэй хөгжинө гэж байгаа. Яг энд ганц нэг юм хэлэхэд миний айдас төрдөг вэ гэхээр сэтгцийн насанд хүрсэн хүмүүсийн сэтгцийн эрүүл мэндийн эмгэгтэй хүмүүсийн 50% нь 14 хүртэлх наснда авсан сэтгцийн эмгэгээс улбаалан үлдсэн байдаг гэдэг судалгаа гарцсан байна шүү дээ. Тэгэхээр бид нар хүүхэд наснда энийг эмчлэхгүй насанд хүрсэн хойноос сэтгцийн эмгэг бол олширно л гэсэн. Ийм олон зүйл дээр анхаарал хандуулаасаа гэж бодож байна. Танаа нэвтрүүлэгт баярлалаа. За баярлалаа. Доод барьгаар эмчнэр ирчихсэн Тэмбүү өвчин илрүүлж байна гинүү. Тэмбүү гэдлийн хаваар шуугаад байсан. Хаана энэ тэр Тэмбүү? Энэ Тэмбүү гэдэг чинь одоо хүртэл байдаг өвчин гэж юу? Дээр үед л хүмүүсийн хамар ундаг улаан тариа хийлгэлээ энэ төр гэж ярьдаг байж үлээ. Гүн баруун айлын гомб. Энэ балиар өвчнөөс болж ихнэрийг гомдоож бүү юм болсон. Ер нь бол сэтгэл зүйтэй муухай өвчин юм аа. Энэ манай хар юмыг хэн тоодгийг? Миний муухай ч улн гайгүй л дээ. Өөрийнхөө толгой дээрх бухлыг хараагүй байж өөрөлийн толгой дээрх өвсийг харах гэдэг шиг юм болох үедээ. Гүн нэр нөгөө хар юмаа дагуулж очиж шинжилгээ өгнө. Тэмбүү олон эрхтэн системийг гэмтээдэг архаг удаан явцтай нууц үе болон 1 2 3 дугаар үе гэсэн үе шаттай явагддаг бэлгийн замын халдварт өвчин юм. Та эрүүл байвал та амжилтын эзэн. Өөрийгөө хайрлаарай. Таны гэр бүл эрүүл байвал таны гэр бүл аз жаргалаар дүүрнэ. Гэр бүлээ хайрлаарай. Таны эхнэр, охин эрүүл байвал Монголын ирээдүй эрүүл. Охид ээжүүдийг хайрлаарай. Шинэ ондоо хайраар бэлхэж эрүүл амьдрий.